Монгол улсад ажил эхлүүлээ, бизнес хий гэхээр угаасаа боломжгүй байдаг. Та үнийг мэдгүй. Миний хувьд ингээд өөрөө ажил хийгээд бизнес эхлүүлэхээ явж байсан үеийн хувьд энийг энгийнээр тодорхойлох гээд оролтой. Хамгийн ихний жишээ бол хууль татварын асуудал. Монгол улсад жижиг бизнес, бага орлоготой бизнес дөнгөж эхлүүлээд явъя гэхээр нийгмийн даатгалын газар, татварын ерхий газар, дээрэс нь дүүргийнхэн бусад том компаниудын адилаар тайлан татвар нэхэд идэг. Хамгийн нэг жижигэн жишээхэд нийгмийн даатгалын газар та хэд компани чинь ажилтнтай байх ёстой, цалин өгөх ёстой. Нийгмийн даатгалаа төл гэж шаардаад байдаг. Төлөхгүй бол торгуул тавилаа. Тэгэхэд яг үндэ жижиг ийм бизнесүүд бол зөвхөн эзэн авч яваад өөрсдөө цалин авахгүй явах тохиолдол зөндөө олон сараар гардаг. Дээрээс нь нэмээд төрөөс тендер авах ямар ч боломжгүй байдаг. Туршлага шаарддаг. Дээрээс нь санхүүгийн түүх шаарддаг. Тийм учраас энэ хоёр зүйл нь байдгүй учраас ажил хийх, бизнес эхлүүлэх ямар ч боломжгүй. Гэхдээ энийг олон улсад яаж хийсэн бэ гэхээр жишээ нь 1959 оноос Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод хамгийн анх Паттава гэдэг аж үйлдвэрийн төв дээр жижиг гарааны бизнесийг хөгжүүлэх зорилттой инкубатор төв байгуулагдчихсан. Ингээд 1980-ад он гэд Европ, дэлхийн бусад аж үйлдвэрчсэн орнууд дөнгөж эхэлж байгаа ажил хийж эхэлж байгаа хүмүүсийн хууль эрх зүгээр нь дэмжих, ажлын дэмжиж эхлүүлэхийн тулд инкубатор төвүүдийг байгуулж боожуулж гисэн байдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад энэ дөнгөж гарааны бизнесийг эхлүүлж байгаа энэ хүмүүсийг дэмжих инкубатор төвүүд алга хууль эрх зүйн нээлттэй биш.